Ануучаа. Ануучаа. Чи галзуураа юу? Би галзуураагүй. Өтө том болсон хөхөд ээжийг ойлгож болно доо. Энэ гэрт байхын арга алга. Чи хайр. Гэртээ хайр. Чи танаг амраагаад үгүй. Яатаа гинэ чи. Ойлоод хэрэггүй. Би танд саад болохоо болий. Улсын хурлын чуулганы ажиллагаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр засгийн газрын гишүүн Монгол улсын геолог эзэн эдийн сайдаас зарчим стандартрыг хамтуулахаар Монгол улсын ерөнхий сайдаас улсын хурлын чуулганы Монголын радионы апик эдийн сайдын хоёрын зуны эдийн атак сарын маргааш барагаас болгонтой үйл үргэлжлэх манай хөтөлбөрийг 160 дөрөв 209 227 км Алло. Охин хайчив. Охин маань хайчив. Содов ахын дочин гээд яваад өгнөлээ. Ийм арай болсон хойно. Чи зүгээр санаа зовсон хүн болж битгий өвчгөн. Цуслангард явцсан шүү дээ. Солонгог ирэхээр
Хэд хоногч гэсэн ануужинг ахынд нь байлаа. Миний охин хүнд ч дараа болохгүй. Гэртээ байж лээ. Үгүй ээ. Ануужинг нөгөө содуу ахынд нь хөргөд өгчүүд яасан юм бэ? Чи ир хүн байж заримдаа бүр нэг өчөөх юм бодох юм гэж. Яаж вэ? Яаж ийн гин. Миний хийгсэх чи өөрийнхөө нэр нүрийг бодмоор юм. Ийм том болсон охиноо айлдаа яачаад орчих уу? Ямар танихгүй байлгаж байгаа юм уу? Содууч чиний төрсөн ах юм байгаа биз? Тэгээд тэгээд уучраа хэлээд очиход болохгүй яа тий. Аль хэдийн уулзахад байлгал байлгалж байна лээ. тийм үү. Ерөөс тэгээд удахгүй 8 төгсөн надад өгч. Цаашаа амьдрах замаа өөрөө хайна үз. Даанчт. Яг нэг дорол байна үз. Гэхдээ чи ер нь хачи юм ярьдаггүй юм аа. Тэсвэр хоёр хүнийг нэг дор байлгана гэсэн чинь ер нь багахтаа ч яг болж л байсан юм байгаа биз. Одоо ч харин нэг нь гадаадд дээд сургуульд төгсөж ирж байгаа хөө. Нөгөө нь дөнгөж 8 төгсөж байгаа хөө. Please repeat after me one more time. I love you. I love you. I гэдэг чинь би, love гэдэг чинь хайртай, you гэдэг нь бол чамд. Тэгээд нийтдээ би чамд хайртай. Please after me. Сүндрий ягчээ таныг уцаар ярих гэж юм. Анууч маань ярьж байна. Бүр сэтгэл амарлаа. Ашгүйдэд тэгээд хаана хоноо? Найзында кино үзээд тэнцэнэ хончихсан байгаа юм да. Аль тамхин байна. Чи бас том зүрхтэй хүн шүү. Өдөө болсон охиныг тэгээд хамаагүй явуулж ил байдаг. Харин тийм ээ. Сүнэр вэсэл болж яахгүй юу? Энэ харцуул биднийг богино ухаантай хэлгэн. Цагаа болоод ирэхээр бид наасаач харин бүр 7 дор бүр хэд дахин богино юм бодох юм яана гэж. Цаадхын чи охин төгсөөд ирэх гэж байгаа. Өө тийм үү? Тэгээ тэрэндээ нэг цамц авсан байна лээ. Үнтэй ингэсэ. За тэр нь чи яах вэ? Хоёр охин байх чинь миний муу охиныг улаан цан ялгаад байгаа юм да. Ястай л нэг өөрийн үр дэлхий, хүний үр мэлхий гэдэг л болж дээ. Тэр ч үнэн шүү. Дандаа л миний ганц охин гэж ярих нь яа. Бүр гомдмаар. Тэр хүний дотор ч бид хоёр багахан заа эзэлдэг байхад. Өчигдөр яасан гэж бид хоёр бүр яг барилцаж авдгийн даваан дээр охин ороод ирдэг байгаа. Гай болж нөгөө цамцыг харж хаад бүр өмсчхөд надад нэгийг аваад өгөөч гэж ирэхлээ. Тэгсэн чинь миний бүр уур шатаад охиндоо хэд үг хэлчихсэн. Алгацсан яана гэж. Сүндрий ягчээ. Таны нөгөө өөрчилж байгаа хүчин хүлээг. За одоо хэлчихнэ. Би болж хоёр охиндоо адилхан л хайртай.
хүний үрийн чи ялгаа юу байх вэ дээ? Гэхдээ өөрийнхөө арай л хатуудаад байгаа юм. Яг уу хатуу хөг дуулж сурах гэж бодоод байхгүй юу? Тэгээд дараа нь өрөвдөх юм яа. Баяртай. Ихчтэй энэс хүргэлцээд өгөхгүй юу аа? Танахаа нэгдэ. Манах яалтын тийм. Ханаа харин. Манахаас тийм дээ. Баашгүй. Хоёлаа машин барина. За. Миний дэвчээд асуучих та. Ха, ялтын тийшээ явах уу? Баашгүй. Наш. Энийг хаад. Бас тэрийг та энэс туслалцаад өгөхгүй юу? Аа? Болгоомжтой. Энэд миний дүүгийн нэр хэн билээ? Ануужа. Ануужа. Яасан хөөрхөн нэр вэ? Би ийм нэр ерөөсө дуулаагүй мэ? Таны нэр? Минийх нь 10 жил. Би ч гэсэн сансаагүй юм байна. Тийм гэж үү? Энийг авда. Хоёр содон нэртэй найзууд уулзаад хоолунд ховж юу ярих болох нэ? Наадхаас ав. Нэрлэхгүй дээрээ. Заавал хов ярих юм уу? Дөө минь. Ховж юу гэдэг чинь бүсгүй хүний нэг гол ажил шүү дээ. Чи аяндаа мэднэ. Хов ярих болохоор ходоод хоржгоноод бүр хэцүү байдгийг. Аав ээж чинь хаана ажилтдаг? Аав эрдэм шинжилгээний хүрээлэнд ээж өсчөнд. Тийм үү? Тэгвэл би хаа яач гангарч болох нэ? Болно. Би таныг аваачнаа. Очиж тэгвэл. Идээчтэй. Идэлтэй. За. Таах. Гэхдээ ямбал суусан л дээр байдаг юм бэ? Чи сонссон уу? Японд эхнэр нь ажил хийвэл нөхрийн гутам шиг, нөхөр нь тор бариад явж байвал эхнэрийн гутам шиг гэдгийм гинлээ. Би дуулаагүй юм байна. За манад бол энэ тухай санахын ч хэрэг алга. Чихэр. Ихчээ та хаана ажилладаг юм бэ? Их чинь ажил хийдэгвэ. Гэрээт цэвэрлдэг үгээл бодчих. Нэр нь үү? Цэвэрлэнч гэж байхгүй л дээ. Хамаг цаг бараад бүр залхуу хүрэгчдэг юм. Тэгвэл сайн л дээ. Тэгвэл би чамайг шагнаж байна. Би одоо хийгээд өгөх. Хэрэггүй. Дараа нь тэр хэдэн тавгийг л угаачих. За. Би хэдэд ирж байх уу? Дуртай цагтаар. Байна уу? Хичээлээ тараад ирвэл болох уу? Бололгүй яах вэ? Их чинь өнөө Япон хүүхэн ичгэл гэртээ сууж байна. Байна. Чи юу? Одоо миний дөө сууж байгаарай. Их чинь уцаар яриадах юм.
юм бэ? Тэмцээтэй юм уу? Харин тийм ээ, тэмцээтэй чадсангүй. Тавлын даа. Байлуулгаж байгаа юм. Хүйр. Садуу гэдгсэн чиний төрс ах юм байгаа юу? Тэгээд тэгээд очиод уучраа хэлбэл болдоггүй яа тий. Ундаанаас хаваалцахгүй юу? Дотор сэрээ оргоод сайхан боллоо. Хүш. Хүлээж ял та. Битгий. Мэ. Ундаага хуваагаад дуутсан юм чинь. Энийг ч ихсэн хуваагаад идчихээ л дээ. Ха? Сайн уу чамаа? Юутай? Мэ. Та нар явж вэ? Яа. Хараад ахчих. Би тийм аймаар хүнтэй адилхан харагдаад байна уу? Чиний нэр хин гэдгийг? Анууч. Бүр аваа штэ. Ингиш нэг ам ангах гэж. Хөш. Шүдэн зэнэ. Яах ч вэ чамаг? За би чамаа явъя гэж шүү. Сүрэ. Найз нь хөөхтэй болчих чи. Чи тэгээ сүнэрт хэлсэн үү? Хэлсэн. Юу гэж юм? Бөөнл баяр байгаа үстэй. Баярлж л байна лээ. Айлтгүй ануужаа. Би энд чинь өдөр болгон л ирдэг юм байхгүй да. Чи худлаа гэж бодож байна уу? Би чамд үзүүлээд өгнө. Айлтгүй. Энд чинь миний гөлөг байдаг юм байхгүй юу? Тэр инээ. Чи наатаа хоолж вэ? Хөөе миний гөлөг. Тэр хөөрхөн шүү. Би чамд хоол авчирсан. Тэнгэр. Мөнхөд даллан дуудах асар тэнгэр. Газар тэнгэрийн гал гэрэл хөг аялгуу нийлэн он жилийг дуудан одтой хансан огторгойд оршном. Би оддыг харж байна. Бэлэг оюу минь хүрхэл гэж мөрөөдсөн бүхэн минь хүсэл сэтгэл минь тэнгис адил давлгаалan тэнд оршном. Ойрхон байдаг гэлцэн. Гай шилэг байна. Чи шүлэг өчтгөө. Үгүй. Би шинийн тэнгэрийн дор шүлэг өчөх дортой. Харин надад аз дутахад
мөр бүтэн амьдрал заяагүй юм. За. Чи тэрш нэг л заяаны амьд байх төө. Өө, хоёулаа зоогийн газар очих уу? Үгүй, сэтгэл минь тэнх сайдал давлгаална. Чи дахиад худлаа илчлээ. Тэр ч байтугай чи өнөөдрийг хаана өнгөрөө гэж бодож байгаа ш. Тийм биз дээ. Үгүй, би харьлаа. За. Чи наад юмнуудаасаа хэрэгтэй юм байвал аваарай. Харин ийм их эрдэнсийн сан багааг өөр хүнд хэлж болохгүй шүү. Би урдныг охинд нэгээд өгсөн чинь бүгдийг хоослоод явцсан байна лээ. Би явлаа. Энэ хөөрхөн амтныг хоолчаарай. Хүй, чи хүлээлдэ. Би чамтай баймаар санагдаад байна. Хэлээгүй юу? Чи аль түрүүний л ингэж үнэн хэлчих ёстой байсан юм л да. Би хандээ та. Ануча хоёул бүжиглээ. Болтой. Яах вэ? Сайн л үдтэй. Сайхан, аль суугач. За. Ойрдгөр чиний хүсэлэн болоо доо. За. Ойрдоо намайг хүн болгоно сураад би ч үнд орох нэ. Тэг нэр их. Хөөе. Нөгөө манай охин биш үү? Ануужин. За, энэ жил 8 дугаар төгсөж байгаа. Чи мэдэнтэй. Миний нөгөө дагуулад явдаг жижигхэн бор. Угын сурлагаараа зүгээр л дээ. Би өөрийнхөө ажлыг ер нь амжуулсан шүү. Наран жилийн минь энэ талаар санаагаа битээ зовоогаач те. Очноо. Очлгүй яах вэ? Болно. За яах боллгүй дээ. За. Өдий болсон эр хүн чинь өөрөөгөө мэдлгүй яах вэ те. Хонгор минь би ажлаа тараад яваад очин заа юу. За баяртай. Дөхөө чи ямар ч байсан над нэг удаа туслахыг бодооч. Чамаас өөр надад туслах хүн ерөөсөө алга. Хэдэн хөөгтч явуулах нь явуулнаа. Тэгтэл авьяастыг нь явуулна шүү дээ. Хайширхан өдөд хэнийгээ явуулахыгаа товолцол байгаа да. Тийм байж. Та хэцүү юм байна шүү. Чамайг туслах юм бол би ерөөсөө гар татахгүй. Би хэлсэндээ л хүрнэ. За яах. Би охины чинь явуулъя л да. Тэгэж харин та тэр бичиг баримтыг сайн бүрдүүлж өгнө шүү. Мэдв. Тэр боллогүй яах. Би бүрдүүлчих нэ. За баяртай. Баяртай. Би тань руу уцснаа. Та Сүндриатай ирүүлжихгүй юу те? За. Майнага. Байна. Би байна. Хой Сүндрия. Ануужингийн талаар би сая нөгөө хүнтэй уулзаж ярилцлаа л да. Бүтгэл юм шиг байна. Харин бичиг баримтын даруйхан бүрдүүлэх юм байна штэ. Тэ. За. Хой. Сүндрия. Би ажлаар хөдөө явах юм шиг байна. Дархан. Утахгүй. 5-6 хоног юм шиг байна.
Би байна. Хинбэ? Би байна. Өө, миний дөө. Яасан ирт ирэх юм бэ? Манайх өнөөдөр ирт тараад. Хүй. Тийшээ хайчих нь вэ? Ийшээгээ ордоо. Хөрөгчөнд идэх юм байгаа. Дуртайгаа авчи дээрээ заа юу? Миний дөө. Зургтаа асааж үзээрэй. За. Очоод үзээрэй. Цаан чи юу болоод байгаа юм бэ? Юу ч ялаагүй. Цэвэрлэгээ хийж байгаа. За баяртай. Уцтах юм аа. За. Заавал уцсан шүү. Анужа. Яасан мэдв? Юу болов? Анужа. Чи яаж байгаа юм бэ? Анужа. Юу болов? Чи гадуур тэндэг охтуудын нэг л үзтэй? Үгүй. Юу? Юу гинэ? Үгүй. Би гэртээ л. Тэгвэл чи найд яах ч очдөг. Би нэг ч тослол гэж очдөг. Мондо. Наранжилгчд тийм бидтэй. Та дуурайч дээ. Тусалсан гэдэг байгаа шүү. Ингэж тусалдаг юм ээ. Хүний юм хэмгэлж байдаг. Хөөе Ахмадаа. Би нэг юм яримаар байна. Яаж дуугаа сууж бай. За. Би нэг юм хэлчихээ л да. Суул да. Суу гэж юм. Яадгийг. За чи энийг чигээ хардаа. Хичнээн сайхан говцолсон бай. Ийм сайхан говцолч явж байх чинь хүн болгон дахин эргэж хараад тэр тусмаа ирчүүд тийм биз дээ. Тамхи уу? Байхгүй. Би тэгэхэд яах болж байна? Яах юу охин чинь? Энэ охиноор төлөвлөж ил таараа. Эцгийн дуудуулчихсан. Сургуультай нуцаар ярьчихна. Одоо та санаа зовлтгүй. Та нар одоо болоод өгөөч дээ. Инээ дэмтэй. Битгий хувцс хунар тогшил яриад ээ л та. Хөөш Ахмадаа. Та нар байна штэ. Нэг удаа ч гэсэн хүний зүрх сэтгэл рүү өнгийгээд хараад үзээч. Болохгүй. Миний дөө наадахтаа үнэ хэлж. Догооч. Гар гэж юу чамаг? За. Ахын хоёроо сонсч байна. Тэм оруулчих. За яагаад ойлаад? Уйлахаараа ахыг айлгана гэж бодож байна уу чи? Тийшээ суу.
Сайн байна уу? Сайн байна уу? Миний охин. Чи юу болж байна? Ээжээ. Аав ягаад ирсэнгүй? Аав нь хөдөө явцсан. Ирээгүй л байна. Тэр би энэ хэргийг төв рүү явуулчихвал болох л байсан. Хүүхэд юм байна гэд энүүгээр өнгөрөө гэж шийдсэн. Сая хохирогч нэрээ явуулаа. Төлбөл яриа гарахгүй салъя гэсэн. Тэгээд одоо яах? Хэдий хэрэг юм бол. За. 18,000 төгрөг болох юм. Төлөхийг бодно. Төлөхгүй яах? Төлөх л болно. Харин удааж болохгүй шүү. Ээж. Би тантай онтой л да. Юу? Тантай онтой л да. За. За нэшэр. Ийм том босоохон чинь ээжийнхээ урд унтах гэж юу? Мөмө самцсан юм уу? Ээжээ. Юу гэв нөхөө? Аав та бит хоёрт үнэхээр хайртай юм болов? Хайртай байлгүй яах вэ? Аав ээж байхгүй бол чи бит хоёр хэцүүд. Аавын чаач тусыг бит хоёр л хариулах ёстой. Миний охин. Одоо чи гэрээсээ гарч орой өдөрч айл хунраар битгийгүй ч. Ээжийнхэн санаа зовоод байх юм. Аав чинь ч гэсэн зовж л байгаа. Аав намайг юу гэж байна? Санжин гэж юу? Чамаас болоод аав ээж хоёр нь хоёртоо таарамж муутай байгаа. Би бүгдийг мэднэ. Чи юу ч мэдэхгүй. Балчир том болоод бүгдийг ойлгоно. Аавыг гэртээ байвал би садуу ахынд очиноо. Өнөөдрийн бүх юм ааваас л болж байгаа. Юу? Өнөөдрийн аяг шазан хавсан. Хувц сунар орсон. Бүгдээрээ ааваас болсон. Чи юу ярьж байгаа юм бэ? Аав тэдний очтгийн байлээ. Юу? Хондгийн байлээ. Анууч. Би бүр хоёр нүдээрээ харсан юм чинь.
Би нэг үг хэлмээр байна шүү дээ. Та нар зөвшөөрнө үү? Өнөөдөр манай гэрээхний хувьд давхар баяр болж байгаа юм. Нэгдүгээрт миний ганц охины төрсөн өдрийн баяр. Солонгоо юу? Бас гадаадад дээд сургууль төгсөж ирсний давхар баяр болж байгаа. Ямар уу? Тэгэхгүй чи хэлэхгүй яасан. Энд хэлээ. Нөгөө давхар баяр эзээ хаав. Харин тийм ээ, баярын эзээ хаа явна. Харин тийм ээ. Хэнэ эзэн ирээг байхад эдэгийн дуусчихсан байх үү? Хайртай. Одоо тэгээд яах вэ? Манай сүндэр яа сүнрүү оёрч жаргачээ. Удахгүй ачига дагуулаад эмээвөө болоод. Тэгж ярихгүй шүү. Бид хоёр өвөө эмээ болох арай болоогүй юм байгаа биз дээ. Ажив аяглаач. Хүүшээ. Дуугүй найр дурддаггүй зохиод байхгүй ш. Нэг ай бариул яасан бэ? Зүг бидтэй. Тэр үний шүү. Ажив. Ажив дуулаач дээ. Хэм маань ихэлж аяа ярих юм бол чи нэг дуулчих дээ. За дуулаач. Наад чи дуулж чадахгүй. Та нар мэдээ. За яа тиймээ. Ээж хүнийг хүлээж үүр цайлгалтай. Харин тийм дуулчих. За тэг. Нэг барьчих. Зөвхөнтэй байх. Харин тийм ээ. Зөрхтэй гарч. Өргөн сэлээ. За яг уу. Ажиг. Дахиад дуулаа. Бүгдээрээ төрн тийм биз дээ. Өргөн сэлээ гэмээ. Оо, миний ах. Ашгүй дээ. Маш ээ. Энд чинь Хүүшээ, эн чинь одоо солонгоо мөн биз дээ. Бишээ. Ануужа. Миний дүү дуулчих л. Тэгэхдээ миний дүү их чихээ өмнөөс дуулчих. За дуулчих да миний дүү. Их чинь одохгүй тэгээд ирнэ. За Ануужа. дуулчих да. Хиндэж нэгэн зангаараа хэгүй гүтэсхэн амен Далдхан усан хайранда дандаа өлгийтэй өсгөж одоо үгүй дэмэлсэн хацнаас чинь үнний хавыг аудола Анууча. Ээж та цаад усуудтай авч. Би танд хэрэггүй. Хэрэггүй штэ. Эгч минь. Та ер нь энэ тухайга эртэн хэлсэн бол болох л байж тээ. Харин тийм ээ. Бодсоор зовсоор яваад л энэ болчлаа. Би бүр шийдсэн. Яах чаргаалгүй. Дүү минь. Энэ хүүхдийг их хүсч мөрөөдсөн юм. Тэгээд ч гаргана өсгөн надад бас хань болно гэж бодож байсан. Тэгсэн чинь амьдрал маань Та ер нь энэ тухай нөхдөд хэлсэн үү?
Үгүй л дээ. Яагаад хэлээгүй гэж? Болохгүй шүү дээ. Эсвэл би хэлээд ойлгуулад өгөх үү? Үгүй. Хэрэггүй. Нөхөр маань ч дург хэлэхэд байгаа юм биш л дээ. Би л өөрөө. Би таныг ойлгож байна. Хэлж болохгүй юм гэж бас байна. Тааш намайг мэдж байгаа. Би чинь эмч хүн шүү дээ. Ер нь тэгээ сайн бодох хэрэгтэй. Хүүхдс чинь томорчихсан байна. Та бид хоёр бие биенээ бодох хэрэгтэй. Амь насанд ч аюултай гэдгийг та надаас илүү мэдж байгаа шүү дээ. Би танд туслаж чадахгүй. Би танд эмчийн чинь хувьд нэг ярьж штэ. Ойлголоо та. Та миний зовлонг ойлгооч штэ. Гүйг. Хэст. Юу ястай гэж? Та чи юу яриад байна? Тэгээд надад хэн туслах юм? Хэн? Мэдэхгүй. Би л чадахгүй. Чи яасан? Хүний зовлон мэддэггүй амтан бэ? Чамд ер нь сэтгэл зүрх гэж байна уу? Чи ингэхэд их хүнээс гарсан байгаа биз дээ. Тэгээд надад туслахгүй юу? Тэгээд юу гэж яах юм? Томорчихсан гэд халгаахгүй юм. Сүндэр яам. Чи ер нь юу л хийх гээд байна да? Би ерөөсөө ойлгохгүй юм. Ер нь гаргачихвал яасан юм бэ? Яасан ч гаргахгүй. Өдөр өнгөрөх тусам хэцүүдээд байна. Чи сүнэрхт ярьж хэлсэн юм уу? Цаадах чинь мэдвэл ястай. Энэ бүхэн сүнэр вэсэл болж байгаа. Надад айц төрөд байдаг болсон. Чи яаж мэдэх вэ? Сүнэр охины минь элдвээр оролддог болсон. Би харсан юм чинь. Чи юм та. Сүнэр арай тэхгүй дээ. Чи ер нь хүүхдийг гаргачих л та. Үгүй. Би гаргахгүй. Гаргаж болохгүй. Зовлон л нэмэгдэнэ. Охин минь надаас зугтаж байна. Би энэ хүүхдийг гаргаж болохгүй. Авахуулах хэрэгтэй. Чи надад туслал да. Харин ээ. Би тэг. Ануужин хэрэгт холбогдоод. Төлбөр гарсан. Энийг зарах хэрэгтэй байна. Над байгаа нь л. Одоо яа гэх вэ? Эмээгээс л асуугаад үзхээс. Чи тэгээд эмээгээс мөнгө авахгүй ч юу? Уг нь эмээд мөнгө байвал надад өгнө л тоо. Алло, ямар болж?
Хөөх. Яасан? Чиний над хувцсыг зоогийн газар ороход чинь арай өөр байдалтай ордог юм байхгүй юу? Нэрэж чи яаж мэдэх вэ? Одоо хоёулаа гангарнаа. Мэ. Энийг өмс. Мэ. Анужа? Ирчүүд гэдэг чинь гинэ амт шүү дээ. Тэднүүсийн толгойг эргүүлж лэрэл таарна. Ямар вэ? Их гоё яана. Хүши. Ээж. Яачва? Яатсан бэ? Миний охин. Солонго. Ээж нь аяархан. Ээж яасан бэ? Миний охин эмч дутаараа. За. Одоо Суулта. Битгий хараа. Хамгийн захын ширээ үлцэтэй байдгийн байхгүй юу? Ciao. Энэ сууж болсон болов? Бололгүй яах. Таны хэн гэдэг вэ? Анууч. Хэн гинэ? Анууч. Сайхан нэр байна. Атах. Чи одоо харнаа. Бит хоёрын өмнөх ширээ. Үлгэрийн юм шиг л амьлаад дэрнэ. Би ирчүүдийн тухай сонссоо. Өрөвдмөр чамдтай зайлвал. Эмэгтэй бүнтэй хоёулахнаа байхдаа нууц хаах юмгүй мөртлөө олны дунд орохоор яадаг гэж. Их нэртэйгээ явж байлоо. Бүр ухаан зайлцсан. Арх ухаар яадаг гэж. Бүр инээдтэй. Онгроос сагсуу. Чи одоо харнаа. За. Танилцсны баяр. Болно өстэй.
явцгаана. Аха, 3 дугаар ороо. Чи яах сууж байгаа юм бэ, ануучаа? Заах юм бэ? Яасан бэ? Буулга натгаа. Хэн? Би мэдчихэв. Юу танаас муусаа гэж юу мэдээ? За чи харамсан да чи харж байгаа. Ийм сайн хэлцээ чи. Байж байгаа шүү дээ. Чамд дээ. Ануучаа наашаа урд. Энэ талаар тойрол хүрээдрээ. Ануучаа, чи нөгөө газар очиорой. Би одоохоо очино. Чи яагаад явуулж байгаа юм бэ? Би мэдчихэна. Мэ. Халээд. Нэрэ. Хоёлаа ерөөсөө манайд очие. Ээж минь лав баярлан да. Нэрэ баярлан. Би ээжтэй ястай хайртай. Чи ээжтэй хайртай юм бол яагаад цухтаад байсан? Би одоо гэрээсээ хизээч явахгүй. Би ч гэсэн эмээ дээр очноо.
baby.